Сайн байцгаана уу? Монгол Улсын ерхий сайд Занданштран байна. Та бүхэндээ бид ээлжид зэгцэрх хөдөлгөөн подкастынхаа нэгэн чухал дугаараар уулзахад бэлэн болоод байна. Өнөөдөр дэлхийн анхаарлын төвд байгаа ойрхон орнуудад үүсэж байгаа нөхцөл байдлын талаар би бас эхлээд товч танилцуулъя гэж бодож байна. Энэ бол ойрхон орнуудын бүс нутагт үүсэж байгаа хурцдмал байдал, том утгаараа бол соёл иргэншлийн мөргөлдөөн, зөрчилдөөн, зэвсэгт мөргөлдөөн юм шиг боловч дэлхийн дэглэм, дэлхийн нэг туйлт ертөнцөөс олон туйлт ертөнц рүү шилжиж мөргөлдөөн, зөрчилдөөн даамжрах эрсдлийг агуулж ийн гэж олон улсын шинжээчид дүгнж байна. Энэ бүс нутагт гарсан геополитикийн өөрчлөлт дэлхийн эдийн засаг, эрчим хүч, худалдааны эргэлтэд хүчтэй нөлөөлж байна. Ийм ч учраас ойрхон орнуудын бүс нутагт эрсдэлтэй нөхцөлд нутаг руугаа тэмүүсэн иргэдээ авчрах ажлыг зохион байгууллаа. Одоо иргэдээ авчрахад бас Арабын нэгдсэн Эмират улсын агаарын цэргийн хүчин бол талдаас хамгаалж зам бод бас холбогдох дамжин өнгөрөх улсуудын засгийн газартай одоо тохиролцож дээгүүр нисэх зөвшөөрөл авч бүх талын бэлтгэлийг хангаж ажилласны үр дүнд бас 91 иргэнэ эсмэн дэх орондоо авчрах ажиллагааг зохион байгуулсан. Мэдээж одоо байнгын пуужин дроны халдлага болж байгаа бүс нутгаас аюулгүй нийслэг хийх гэдэг бол бас өөрөө эрсдэлтэй. Энэ бол бас манай нисгчдийн нисэх экипажийн 70 жилийн тэмдэглэж байгаа Мятын бас анх удаа гүйцэтгэж байгаа тусгай үргийн нислэг бол амжилттай болсон бас онцлон тэмдэглэж байна. Бид бол экипажийн баяр хүргэсэн. Гэхдээ энд бас нэг зүйлийг онцлон тэмдэглэж байгаа. Тэнд байгаа манай элчин сайдын яамны ажилтнууд тийм ээ. Тухайн бүс нутгаас иргэдээ одоо Бахрейн, тухайн бүс нутгийн бус тус орнуудаас газраар тээвэрлэж хүргэх нь ажлуудыг бол бас амжилттай зохион байгуулсан. Бус төр элчин сайдын яамны ажилтнуудаа бас талархал илэрхийлэх нь зүйтэй. За тэгэхээр энэ бүс нутагт одоо бол хамгийн гол дэлхийн эдийн засагт нөлөөлөд байгаа асуудлын нэг гол зангилаа нь ормозын хоолой юм байна. Тэгэхээр ормозын хоолой гэж яагаад одоо дэлхийд тэр яриад байна гэхээр энэ дэлхийн газрын тосны 20% нь энэ хоолоогоор дамжин өнгөрдөг, тээвэрлэгддэг. Энэ хоолой хаагдсан. Энэ хоолоогоор газрын тос тээвэрлэлгүй байх бүх арга хэмжээг авч хааж байгаа гэдгийг бол Ираны тал мэдгдсэн. Энэ хоолоогоор өдөр бүр 20.9 сая баррел газрын тос нефтийн бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг. За ийм учраас ормозын хоолой бол дэлхийн эрчим хүчний системийн хамгийн эмзэг стратегийн зангилаануудын нэг. Тэр дотроо Азийн эдийн засаг эрчим хүчний хангамжийн хамгийн эмзэг зангилаануудын нэг байна. За тэгэхээр энэ хоолойгоор Сауди Арабийн нефт 37%, Ирак 23%, Арабын нэгдсэн Эмират улс 13%, Иран 10%, Кувейт 10%. Энэ хоолойгоор нефт бүтээгдэхүүнээ зардаг байна. Харин ихэнх хэрэгэлдэг гэвэл ихэнх нь одоо 84% нь Азийн эдийн засаг хэрэгэлдэг. Тухайлбал Хятад ойролцоогоор 38%, Энэтхэг 15%, за Япон 11%, бүгд 8 дахь Солонгос улс 10% хэрэгэлдэг. За энэ бол Монгол улсын эдийн засагт шууд нөлөөлөхгүй боловч манай худалдааны гол түншиж орнуудад эдийн засагт үнийн өсөлт бий болгох, нефт бүтээгдэхүүний үн өсөх бодит эрсдлүүдийг бий болгож байгаа. Тиймээс дэлхийн эрчим хүчний үн, Азийн эдийн засгийн өсөлт, Азийн эдийн засаг хоёр бол Монгол улсын эдийн засагтай шууд холбоотой. Өнөөдрийн дэлхийн ертөнц бол харилцан хамааралтай, харилцан шүтэн барилгатай дэлхий. Тийм учраас Монгол улсын дэлхийн өөрчлөлтөөс хол ангид байх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ бол болзошгүй эдийн засгийн сөрөг эерэг боч гэсэн бас үр дагаврууд гарахад Монгол улс бэлэн байх хэрэгтэй. Ийм учраас бид одоо онцгой байдлын эдийн засгийн одоо төлөвлөлтийг сценариудаар worst case scenario гэдэг одоо муу гар ирсэн тохиолдолд за сайнаар одоо ингээд амжсан тохиолдолд бид бэлэн байх учиртай. Ийм учраас шатхууны нөөц, шатхууны хангамжийг доктортой ойлгохоос гадна болзошгүй үнийн өсөлтөд бид бас хариу арга хэмжээ авах ийм төлөвийг боловсруулж ажиллаж байна. Манай улсын хувьд бол нефт бүтээгдэхүүний хангамжийг Оросын холбооны улсаас бүрэн хангадаг Оросын холбооны улсын засгийн газартай харилцахад биднийг бас доктортой ханган нийлүүлж одоо үнийн өсөлтийг бас доктортой байхаар шийдэлт хүрсэн. За үүний үр дүнд бол ямар ч байсан бидэнд дэлхийд яруу өсөд байгаа Азийн бүс нутагт нээлонгой өсөд байгаа шатхууны хамсд бол нүүрлэхгүй баталгаатай доктортой нийлүүлэгдэнэ. За энэ хямрал болон боломжийн эрсдлийг зөв тооцоолж засгийн газраас онцгой нөхцөлийн журмаар ажиллах стратегийн шийдлүүдэд томьёоллоо. Үүнд нэгдүгээр макро эдийн засгийн доктортой байдлыг хангах,
микро түвшинд иргэдийнхээ орлогыг хамгаалах, хүнсний болон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тэр дотор уул уурхай экспортоос гадна уул уурхай бусын экспорт, аялал жуулчлал, ноолуур мах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих юм зохис бодлогод хэрэгжүүлэх, 3 дугаар эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх. За экспортын зах зээлээ тэлэх зорилгоор одоо Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээр болон ноос ноолуур мах харшилны экспортын болгоод хэлэх гэсэн ийм зохис бодлогуудыг тууштай хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж байна. За эндээс дараагийн асуудал байна. Үүнтэй холбоотойгоор засгийн газраас ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг батллаа. За ноос ноолуур бол ноолуурын бизнес маань өнгөрсөн жил зэгцтэй бодлогын үр дүнд одоод үйлдвэрлэл 5 дахин нэмэгдэж, экспортын орлого 4 дахин нэмэгдсэн. Дэлхийд дээр нэг 18-аас 20 орчим мянган тонн ноолуур үйлдвэрлэдгийн бараг тал хувийг Монгол улс үйлдвэрлэдэг. Дэлхийд 60 тэрбум долларын тансаг эдлэлийн хэрэглээний хувцас хэрэглэдэг гэж үздэг зах зээл байдгаас энэ 7% нь буюу 4 гаруй тэрбум доллар нь бол ноолуурын бүтээгдэхүүн байдаг. Ноолуурын бүтээгдэхүүн бол одоо тансаг хэрэглээний зах зээл тооцогддог. За энийг бол Монгол улс үйлдвэрлэдэг гол тоглогчдын нэг. Дэлхийд дээр ноолуурын цаашдаа бол дахин төсгөр байх болно. Монголын ноолуур өнд орох ёстой. Гагцхүү сүүлийн жилүүдэд Монголын ямааны тоо бол 23 саяас 44 сая хүртэл тоо өссөн боловч чанарын асуудалтай бас бага анхаарч байгаа тал байна. Үүнээс шалтгаалаад Монгол ноолуурын үнцийг бас буурч болохгүй. Ийм учраас дэлхийн зах зээлд ноолуурынхаа Монгол ноолуурын бүтээгдэхүүнийг үн цэнийг өргөх ажлыг системтэй зохион байгуулж эхэлсэн. Энэ бол Монголын сурчлагын нэг аялал жуулчлалын ч гэсэн нэг салшгүй бүтээгдэхүүн болох ёстой. За ингээ энэ зорилгоор одоо бид 29-нд 3 дугаар сарын 29-нд ноолуурын дуудлага худалдааг Сүхбаатар аймагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ. За ингээд ноолуурын бүтээгдэхүүн, ноолуур арьс ширэн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүнээ Евразийн одоо 367 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Евразийн зах зээлд нэвтрэх, маркетингийн нэвтрэлтийн бодлого, үнийн бодлого, худалдааны бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтыг бий болгохоор засгийн газрын тогтоол батардлаа. За ингээд бид эдийн засгтаа бол шинэ эрч давлгааг үүсгэхийг зорж ноос ноолуур арьс шир хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги шинжилэн хөгжүүлж байна. За аялал жуулчлалыг өндөр үнэтэй одоо сурчлагаас илүү бид илүү хямд үнэтэйгээр Netflix Asia, Welcome to Mongolia зэрэг одоо олон энэ хувийн хвшилтэйгээр залуучуудтай хамтарсан ажиллагааны үр дүнд манай аялал жуулчлал өнгөрсөн 2 сарын байдлаар 33% өслөө. Хэдийгээр Go Mongolia гэдэг үнэтэй зарлал сурчлагаа бас их мөнгө зарж идэг сурчлагаануудыг багасгаад илүү үр дүнтэй оновчтой хямд сурчлагын тактикуудыг барьж хэрэгжүүлснээр аялал жуулчлал бол өсөж байна. 1-р сард 44.8%-аар илүү жуулч ирсэн өнгөрсөн оны 25 оны 1 сарынхаас 25 оны 2 сарынхаас 2-р сард 33%-аар их жуулч ирлээ. Энэ бол өвлийн аялал жуулчлалаа бид хөгжүүлж байгаа бодлогын үр дүн. За ингээд цаашдаа аялал жуулчлалын бодлогыг төрөлжүүлж, өргөжүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ бол нүдэн дүүл үзэгдэх экспорт гэдэг иргэдийн амжиргаанд шууд эерэг нөлөө үзүүлдэг ийм эдийн засгийн салбар. Энэ жил 1 сая жуулч авах зорилтыг төвшүүлж ажиллаж байна. Бид мятаач сайжруулах гэж ярьж байна. За энэ хүрээнд бид энэ жил төв дэлхийн олон улсын шинжлэх чанартай 8 том арга хэмжээг Монгол улсад спорт соёлын уралдаан тэмцээнийг Монгол улсад зохион байгуулахаар шийдвэрлээ засгийн газрын уралдаанаар. Энэ жил бол бас бид олон зочин гаднаас авах зорилттой ажиллаж байна. За энэ хүрээнд бид бас энэ олон шоу манай залуучуудын төвтэй оролцооны үр дүнд Монгол улс дэлхийд амар амгалан их тайван байдлын индексээрээ эхний 5-д ордог улс болсон. Тийм учраас өнөөдрийн дайм байлдаантай зөрчилдөөнтэй үед Монгол улсыг амар амгалан хүмүүсийн зочломтой найрсаг энэ улсад бол одоо эрх зуулчдын тоо нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Тэгэхээр бид илүү найрсаг байж, илүү зочломтой байж гадныхаа зочдыг хүлээж авдаг. Энэ хэмжээгээр манай борлуулалт, ажлын байр нэмэгддэг. Аялал жуулчлалын салбараа нийтээрээ дэмжиж ажиллахыг уриалж байна. Энэ бол манай эдийн засгийн бас нэг чухал салбар болж хөгжинэ. Энэ хэмжээгээр дэлхийн зочид Монголын талаар, Монголын өв соёл, агуу их түүхийн талаар илүү мэдлэгтэй болно. Ийм учраас аялал жуулчлал гэдэг бол зөвхөн нэг салбарын асуудал биш. Хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол олон чиглэлд эерэг сайн нөлөө авчирдаг эдийн засгийн, бодит эдийн засгийн салбар юм. Тийм учраас бид
одоо найрцаг зочлонтой уламжил зангаа харуулж, үйлчлэх үйлчлэгийн чанараа сайжруулж, дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай. Юм учраас аялал жуулчлалын бодлого зэнах хөтөлбөрөө сая мастер төлөвөө баталж аялал жуулчлалын 7 хоног харамжаа зохион байгуулагдсан. За 3 дугаарт нь Засгийн газрын хуралдаанаар хэлсэн бас нэг чухал асуудал бол Rio Tinto компанитай их яриа хэлцээний стратеги бодлого чиглэлээ шинжилгээнд томьёолж ажлын хэсгүүдэд шинжилгээ байгуулж өргөтгөлөө. Бид 1-р оюутлогын өөжийг Монголын ард түмэнд илүү ашигтай байх 60% хүрэх зорилтыг тавьж ажиллаж байна. Энэ тооцоо судалгааны ажлын хэсгүүд ажиллаж байна. Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг сангийн яам халж хэрэгжүүлж байна. За менежментийн төлбөрийг бууруулах, эрс бууруулах. За зээлийн хүүг бол тодорхой хуваар бууруулах зорилтод хүрсэн. За ногдол ашгийг урчилж авдаг шаардлага тавиад хэрэгжүүлж байна. За үндсэндээ бараг 1.6 их найдварын 1 их 580 орчим тэрбум төгрөгийн татврын акт тавилаа. Татврын акт тавиад орлогын төр одоо аваад байна. Энэ бол бас гарч байгаа бодит үр дүнгууд. За энэ чиглэл стратеги бид боловсронгуулж бас хөрөнгө оруулагчдаа үргээчихгүй. Гэхдээ бас хамгийн гол нь Монгол улсад үр ашигтай байх, өгөөжтэй байх ийм зарчмын шаардлага тавин одоо яриа хэлцээ болж байна. За ингээд өнгөрсөн засгийн газрын хуралдааныг бүхэлд нь тоомлож давчилж хэлвэл гадаад орчны хүндрэлтэй байдал. Одоо гаднаа хүйтэн байхад бид дотоод дулаахан байх ёстой. Гадаадад одоо даймтай, байлдаантай, зөрчилдөөнтэй эрчим хүчний эрсдэл бодиттой нүүрлж байгаа энэ цаг үед дор бид эдийн засгаа илүү эрчимжүүлэх, докторжуулах, за уламжлалт уул уурхайн салбарын экспортоо хариуцлагажуулж хөгжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлал, хөдөө аж ахуй ноос ноолуурын экспортоо дэмжих ийм зохиц бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна гэж дүгнж болно. Эрчимжүүлж байна гэж хэлж болно. За ингээд үндсэндээ бид бол ойрын хугацаанд хариуцлагатай уул уурхай нүүрсний одоо шудрах хэсэг дэх доосны үр дүнд зам алт хөтөлбөрийг хэрэгжүүлж зам Rio Tinto-той шудрах ажил хийсний үр дүнд $1 тэрбум экспортын орлогоо нэмэгдүүлэх дорож минимум оруулах $1 тэрбум эхний хагас жилдээ экспортын орлогоо нэмэгдүүлнэ. За энэ хөрөнгө оруулалтаар бид эрчим хүчээ зэгцэлнэ, эрчим хүчний хангамж аюулгүй байдлаа сайжруулна, зам иргэдийнхээ орлогыг хамгаална. Ийм зохицоор хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.